Otgonjargal гэдэг 27 настай 2 настай хөөрхөн охинтой нөхөртэйгээ хамт Солонгос улсад амьдардаг. За гоо сайхны мэдчилгээ хийх шалтгаан маань ер нь л үеийнхэн дундаас хит их авартай харагдаж эхэлсэн ба одоо нөхөрхөн охины төрөлсний дараа шүү дээ. Хит их туурсан тэгээд одоо аюу хүчлээ сууж эхэлсэн. Тэгээд ер нь нөгөө одоо яг ингээд үеийн хүүхдүүдэд харахад ч юм уу тий илүү өөрийгөө нөгөө аварт суугаад аварж байгаагаа одоо харсан. Тэгээд тэрэндээ жоохон эмзэглэж эхэлсэн байна. Тэгээд одоо мэдчилгээ авах гол шалтгаан маань байсан да. Мэдээж үнсгэлж байгаа. Мэдээж өөрийгөө хөөрхөн болсон байгаа төсөлж байгаа. Тийм болохоор ч одоо мэдчилгээ сонгосон. Чи хөөрхөн ээж болно. За имлэг бол ер нь хэд удаа имлэг орж үзсэн байгаа. Мэдээж надад тодорхой хэмжээний зөвлөгөө өгсөн. Гэхдээ намайг сонгох болсон шалтгаан маань гэх юм бол одоо надад мэдэхгүй юм зөнд байгаа шүү дээ. Тийм мэдээж мэргэжлийн үг хэллэгээс ахуулаад тэгээд дээрээс нь би зөвхөн одоо хамраа янзлуулах гад ирсэн бол бусад имлэг надад зөвхөн хамрын талын зөвлөгөө өгчээсэн бол нанаа имлэг маань надад хэрвээ та одоо ингэж хамраа янзлуулах юм бол одоо нүдэнд чинь ингэж өөрчлөлт орно. Ингэж бүгдийг ингэж янзлах юм бол талаа одоо хүссэн үр дүндээ хүрнэ шийдэх юм тий. Одоо надад илүү өөр юмсэг зөвлөгөө өгсөн, илүү дотн нээсэн. Тэгээд Монгол орчуулагчтай имлэг байсан болохоор надад бас нэг санаа зовх зөвлөхгүй өөрийнхөө хүссэн юмыг асууж хүссэн юмыг хариулдаг гэсэн. Тэгээд илүү даваа талтай байсан. Тэгээд бас айхацгүй гэх юм тий. Бас одоо эмчний гэх юм бол нэг төрлийн хаалгаг дамиж хийдгээр айгу даваа талтай юм лээ. Нэг эмч одоо бүх хаалгаг хийдэггүй. Эмчний гэсэн тусдаа тэр надад бас айгу таалагдсан байгаа. Мэдээж үзэсгэлэнтэй гоё одоо өөртөө юм сэтгэл ханамжтай болж байгаа шүү дээ тий. Тэмчээс сайхан нөхөртөөгөө формын цагаан балаж өмсөөд тийш формын гэж бодож байгаа.